Самсung та бүхэн өнөөдөр мэдээ хүргэе. За Crypto Research-ийн дугаар эхлээд бэлэн болсон байна. За одоо энэ зах зээл тогтмол байгаад байгаа учраас ер нь яах вэ гэдэгтээ асуултанд хариулсан мэдээллүүд ер нь юу байна гэж хайж үзлээ. За тэгээд энэтэй холбоотойгоор бас саяхан ашиг өгний мэдээлэл гарсан байна. Coinbase болон одоо Ernst & Young гэдэг аудитын фирм байдаг. За дэлхийн 4 том аудитын фирмүүдийн нэг. Тэгээ Ernst & Young ч нэг аудитын фирмүүд илүү фуудаар алддаг бодлого юм яваад байгаа. За эдний хамтсан судалгаагаар 350 одоо institutional investor буюу томхон хөрөнгө оруулагч байгууллагын хөрөнгө оруулагчдыг хамруулсан судалгаа хийсэн байна. За тэгээд энэ судалгаанаас харахад нийт судалгааны оруулагчдын 73% нь бол криптод оруулах хөрөнгөө бол нэмэгдүүлнэ гэдэг хариултыг өгсөн байна. Тэгээд дээрэс нь бас 74% нь криптогийн үнийг бол нэг 12 сар дотроо бол одоо ингээд өснө гэдэг иймэрхүү хүлээлттэй байдлаараа энэ мэдгдсэн байна. Тэгээд дээрэс нь нийт судалгаанд олжтын 3.2 нь болонгууд биржээр ажилладаг криптогийн бүтээгдэхүүнүүд бол ингээд крипто руу орох одоо хамгийн тийм тохиромжтой бүтээгдэхүүн байгаа талаар бас дурдаад энэ төрлийн бүтээгдэхүүн рүү оруулах хөрөнгө оруулалт гэсэн нэмэгдүүлэн гэсэн хүлээлттэй байгаа судалгаанд бас орж хариулсан байна. Тэгээд Genius Act буюу Америкт хэлцээд байгаа энэ хуулийн төслөд батлагдахаар stable coin-ийн хэрэглээ бол ингээд маш ичимтэй өснө гэдэгт бол 85% нь бол бүрэн итгэлтэй байгаа юм. Тэгэхээр байгууллагын хөрөнгө оруулагчдын ерөнхий хандлага нь бол манай үнэ одоо крипто биткойны үнэ ч юм уу сэргэнэ гэдэгт бол бас итгэл үнэмшилтэй байгаа юм байна. Тэгээд салбарууд дундаас real world asset гэдэг зүйл одоо ингээд хөрөнгөний засалт бол нэлээд өндөр нөлөөлөл үзүүлэх байгаа гэдэг итгэл үнэмшил бас 63% нь байгаа юм байна. Real world asset буюу tokenization гэдэг зүйл бол зах зээл боловсролтой нөлөөлөх болсон итгэл үнэмшилтэй байгаа юм байна. Хэрвээ ингээд тухайн хүмүүст бидний мэддэггүй ч юм уу нууц мэдээлэл байдаг гэж үзэх юм бол энэ хүмүүс ямар нэгэн мэдээлэл төр үндэслээд тухайн зах зээлийг бол сэргэнэ гэдэгт бас нэлээд хүртэлтэй байгаа бололтой. За ихэд итгэл үнэмшлэрсэн дээр за одоо л үс айгу докторгүй нөхцөл байдалтай байгаа бүгд мэдж байгаа тий. За алт мэдээж унжээ. За ойл бас нэлийн том памп яваад $119 дээр очоод доош уналттай төлөв орж ирсэн. За мөн криптод уналттай байна. За магадгүй энэ өөрөө бүх юм унаад байгаа. Энэ өөрөө эсрэгээр одоо дараа нэг жил 2 жилийн дараа энэ өөрөө айгу том боломж байсан байхыг үүсэхгүй. За тэгтээ мэдээж одоо л бүх хүмүүс бол айцтай бол байна. За тийм учраас мэдээж та бүхэн futures буюу за хөшүүртэй арилжаа хийж бол боломжтой андарыг хэлмээр байна. За харин илүү тэгээд одоо яг түрүүний ярьсан шиг 12 сартаа өснөө тий гэсэн бодолтой байвал за магадгүй зүгээр спотоор хөдөлთა авалт хийгээд үн харгалцахгүй байвал өстой ч өгч байна. За тэгээд энэ улсад энэ хугацаанд бас хин зарваа гэдэг зарсан хүмүүсийн нэг эзэн тодорсон энэ бол бутаан улс болж таарсан. За 2024 оны 10 дугаар сард бол энэ улсын одоо нийт биткойн өснө 13,000 биткойн байсан байна. Тэгээд сүүлийн 24 цагийн хугацаанд энэ улс маань бутаан улс маань одоо өөрийнхөө валютаас 72.5 сая доллартай тэнцэх хэмжээний буюу 973 орчим биткойн ус шилжүүлсэн гэдэг чинь. За зарсан гэсэн үг шүү. Үндсэн валютаас өөр валют руу шилжүүлсэн байна. Шилжүүлж байна. Байнс л юм шиг байлаа шүү. Хотлоо яриад. Тэгээ 3 сая 10-д бас 175 шиг биткойн гоо нэг 11.8 орчим сая доллартай тэнцэх хэмжээний биткойн ус арилжаалсан гэдэг мэдээлэлүүд гарсан. Ер нь 2025 оны 9 сараас эхлээд тухайн улс маань одоо өөрийнхөө багцыг ингээд багцтай биткойн багаар арилжаалаад илүү кэш болгоод исэн гэдэг түүхтэй юм байлээ. За энийг бол нэг Arkham Intelligence гэдэг крипто дээр одоо судалгаа хийдэг тэр компани мэдээлэл одоо юу сайт дээрээс бас мэдээлэл гаргаж ирсэн байсан. За ямарс өчтөр шүн цэрэг маягийн инглиш суужсэн чи мэдээ гарч илээ. За энэ Fed interest rate бодлогын мэдээ гарсан. За ямарс инфляцийн мэдээнээс хамаарат инфляци өсч буурсан хүлээлтэн дээр байсан айхтар өсөөгүй айхтар унаагүй учраас хүлээлтэн дээр байсан. За Fed interest rate ч гэсэн мөн адилхан хүлээлтэн дээр буюу 375 гэсэн түвшин дээр гарсан. Тэгэхээр бодлого бол буураагүй өсөөгүй гэсэн байна. За тэгэхээр дараа сараас одоо ерөнхийдөө энэ дайны мэдээлэл аягүй гарч ирдэг болсон. За одоо ингээд ерөнхийдөө Аста Трамп бас өөрөө мөнгө гүйж байгаа. За Орос Украинын дайн дээр за Украиныг санхүүжүүлдэг өөрөө Европ маань өөрөө бас жоохон хямраад баларх гэдэг. Тэгэхээр одоо магадгүй энэ дайнд хамгийн том ялагч нь баг Орос олж таарч ах шиг байна. Орос хамгийн их мөнгөтэй байна. Газрын тустай ч гэдэг юм. За нэлээдгүй геополитик асуудал байх шиг байна. За тэгэхээр Америкийн хэсүүс хямраад эхлэх юм бол за бодлогын үнээс дараагийн сар мар дээр нэлээд чанга мэдээ гарчиж магадгүй. За тэгэхээр тэр хүртэлх бас инхийн хилцээр төрөгч мөнгөө ч юм сайн альж битгүй. Тэгээд нэлээд харж суух хэрэгтэй болж таарлаа да. Тэгээд зах зээл дээр нэг юм сонирхолтой бүтээгдэхүүн гарч байгаа юм билээ. Bitcoin as a service гэдэг энэ юу ямар хөдөлгөөн шийдэд байгаа вэ гэхээр одоо нөгөө биткойн майн хийж байгаа компаниуд мөнгө хэрэгтэй болоод байдаг. Тэнгууд нөгөө биткойн аваад таталцсан нөгөө байгууллагууд ч хөрөнгө оруулалтын
одоо сангууд гэх юм да хөрөнгө оруулалтын сан гэж яриад байгаа. Хөрөнгө оруулалтын тухайн байгууллагууд бол биткойноор зарах саналгүй байдаг. Гэхдээ биткойноор нэмж өгөөж олох хүсэл байдаг. Тэгэнгүүт эднийх болонгууд биткойноо яг энэ майнерт биткойн одоо барьцаалсан зээлийн үйлчлэгийг хэмшиг байна. Биткойноор баталгаажсан одоо бонд гэх юм уу? Биткойныг зарахгүйгээр тухайн майнер болонгууд одоо яг үн цаас шиг юм гаргаад өгчин, баталгаа гаргаад өгчин. Тэгээд тухайн баталгаа гаргаж өгсөн дагуу байгууллага нь биткойн шилжүүлээд нөгөө байгууллага биткойныг айлчих ч юм уу өөр ямар нэгэн байдлаар хөрвүүлээд өөрийнхөө үйл ажиллагааг тэлээд ч юм уу илүү одоо олон биткойн майн хийх боломжтой болоод буцаагаад биткойноор нь 8-9% хүүтэй энэ бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм билээ. Одоо нэг биткойн өгөөд тухайн одоо бүтэн юг үн цаас гэж хэлээд хэмжээ юм да. Тэр өрийн бичгийг авчлаа гэхэд буцаагаад 108 биткойн өгөх тэр баталгаа гаргаж өгөөд тэгээд энэ нь болонгууд аль аль талаа ашигтай яагаад гэвэл байгууллагын хөрөнгө оруулагч биткойныг зарах хүсэхгүй байгаа. Эсвэр биткойноор өгөөж олгоё гэдэг юм бол yes гэж байгаа. Нөгөө талд нь хичнээн биткойн майн хийж байгаа ч гэсэн бид нар бол богино хугацааны хөрөнгө хэрэгтэй байна гэж байгаа. Нөхцөлд энэ бүтээгдэхүүн бас тэр асуудлыг нэлээд шийдэх юм байна гэдэг юм. Одоо үйл унаад тусмаа майн хийж байгаа хүмүүс ч одоо нэлээд асуудал болчихлоо шүү дээ. Майн хийгээд идэг нэг урсгал зарлаа төлж чадахгүй болчиход. Тэгэхээр одоо магадгүй майнерууд зараад эхлүүл бас юу болох вэ гэдэг нэлээд айц. Одоо үед л байсан болов гэж бодож байна. Тэгэхээр магадгүй иймэрхүү бас нэг юм хөрөх боломжтой үйлдэлүүд гаргаж байгаа аюу зүгэл баг л та. Тэгтээ бас нэлээд нарийн зохицуулалт хийхгүй л өөрөө бас шин зах зээл учраас сайхан ETF-тэй болсон тий. Тэгэхээр магадгүй яхаа ETF-тэй болцсон учраас иймэрхүү зохицуулалтыг хийхэд илүү амархан болж байгаа болов гэж бодож байна. За тэгээд энэтэй холбоотойгоор нөгөө Америкийн SEC буюу үнцаас нөхцөлөхөөр санхүү нөхцөлөхөөр за алингаар жил болсон баг. Аль аль нагуулж өгдөг. Энэний одоо даг гэх юм уу да. Paul Atkins гэдэг хүн болсон. За нөхөр бол digital asset-ийг нь авч үзээд 4 англи байдгийн болгосон байлаа, журмалсан байлаа. За нэгдүгээр нь болонгууд digital asset, тэгээд digital commodities, digital collectibles, тэгээд stable coin гэсэн 4 ангиллсан байлаа. Тэгээд энэ дундаа NFT бол digital collectible буюу digital цогцоллох гэдэг англи руу орно. Нөгөө хоёр англи руу орохгүй гэдэг маш тодорхойгоор бас нэг ярьсан дөрөвтэй хэлж өгсөн байлээ. Тэгээд араас нь бас нэг сонирхолтой бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Nasdaq гэдэг нэг том одоо бирж болоо шүү дээ, тий. Зах зээл гэдэг юм уу, тий. Nasdaq дээр болонгууд Nasdaq-ийн зүгээс санхүүжүүлэх хооронд токенжүүлсэн одоо хувьцаа зарах энэ хөтөлбөрийг дорч үзье гэдэг хүсэл гаргацсан байсан. Энэ хөтөлбөрийн зөвшөөрсөн юм байлээ. Тэгээд энэ хөтөлбөрт нь болонгууд тодорхой хэмжээний санхүү гэрчлэл байх чадамжтай буюу арилжааны одоо өндөр дүнгээр ажиллах боломжтой тийм эслэг даах чадвартай хүмүүс оролцох боломжтой юм билээ. Тэгэхээр ер нь бол цаашдаа яг токенжүүлсэн хувьцаа гэдэг зах зээл нэлээд том болох юм шиг байна. Тэгээд дээрээс нь нөгөө нэг 7 хоногийн 5 өдөр ажилладаг хаагдах зах зээл маань 24/7 ажилладаг болох магадлал нь маш өндөр юм шиг байна гэдэг зүйлийн мэдээг бас давхар явж байгаа гэсэн үг. За Fair and Greed Index-ийн хувьд бол 31 гэсэн түвшин дээр гарч ирсэн байна. За ямар ч гэсэн сүүлийн 2 хоногийн турш баг зүгээр extreme fear биш зүгээр хайцтай гэсэн түвшин дээр илүү доктортой байна. За магадгүй одоо энэ яг л капиталистууд нэлийн том краш том бол ерөнхийдөө баг бүхэл юм хагах шиг байна. Тэгээс юу талбайтаас нөө Дубайн үйл хөдлөх хөрөнгийн чартыг харсан те. Харсан уу? Тэр зогсолтгүй өсчлөөсөн юм байл л те. Burj Khalifa шиг. Тэгээ Burj Khalifa шиг нэг талаас өсгөрөө нөгөө талаас унж таарнаа да. Яг тэр чарт те унж таарсаа л. Тэгэхээр бүх зах зээл аягүй эмзэг байгаа учраас хөрөнгө оруулалт хийж байгаа боломжтой андаа гэж хэлмээр байна да. Тэгээд өөр онцлог мэдээлэл гэх юм бол за Algorand биткойныг гаргасан. За тийм энэ компани маань 21 ажлын 25% бас чөлөөлж байгаа юм байна. Ажил салж байгаа юм байна. Гэхдээ энэ төслийн суурьцч юм бол ингээд үнэхээр супер шүү гэдэг бас олон хүмүүс хэлээд байгаа. Олон хүмүүс итгэж байгаа. Гэхдээ үнэн нь бас тэр супер гэдгийг ерөөсөй харуулахгүй байгаа. Одоохонд үнц нь илүү өндөр байгаа ч гэсэн үнэн нь бол тэрийн дагах байх шиг байна. Нөгөө талдаа Ethereum-ийн одоо нөгөө нэг layer 2 дэмжих мэдээг юм да. Bridge-лэх хугацааг бол 98% бууруулна гэдэгтэй холбоотой бас мэдээлэл гарсан байсан. За ингээд ирэхлээр одоо нэг зүйлчээс нөгөө зүйлээ оруулахад маш богино хугацаанд оруулах боломжтой болно гэдэг зүйл явагдаж байгаа. Тэгээд PayPal-ийн гаргасан stablecoin PYUSD гэдэг stablecoin нийтдээ 70 гаруй төлөв зөвшөөрлөө гэдэг жийсэн. Тэгээд энэ stablecoin-ыг ашиглан та stablecoin урамшуулах боломжтой байгаа. Сонирхолтой Монголын банкны долларын хадгаламжийг өгөөж 2.8-аас 3.2 гэдэг түвшинд байгаа юм билээ. Төгрөгийн хадгаламж нэг 12%. Тэгтэл PYUSD-ыг ашиглаад та энэс л өндөр өгөөж олох боломжууд байгаа. За stablecoin дээр өөр DeFi-ууд гэсэндээ өндөр өгөөжүүд бас байгаа. Тэгээд мэдээж санхүүгийн зөвлөгөө биш. Зүгээр таны мэдээлэл олох журмал энэ бүхнийг хийж байгаа гэсэн нэрээр. Тэдрээр хадгаламж мэдээж хийх нааштай гэдэг хойны брокер биржүүдээр. Тэгэхээр хэдүүлээ өмнөх bear market-аар харсан зүйл маань өөрөө
Тэдрийн ханш маань яг үргэлж нэг дээр бас тогтохгүй байсан цаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эрсдлийг бас бид тооцоолох хэрэгтэй мэдээж өндөр одоо өгөөжтэй юм нэг шууд бүх мөнгөөр хөрөнгө оруулах гэнээс буруу. За тэндэж нэг сагсанд бүх хөндөө хийждэг шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгж болохгүй тэгэл хэлмээр. За мөн бас энэ дугаарыг манай vintage broker vintage гэж байгаа. За vintage яг болохоор vintage карт гэсэн зүйлтэй болж байгаа юм байна лээ. Тэгэхээр тэр нь юу гэхээр заавал брокерсоо withdraw хийж одоо мөнгө төгрөгийн нас руу авахгүйгээр тэр картаараа шууд төлбөр тооцоог бүрэн боломжтой болчихсон тийм карт бэлэн болсон байгаа. Тэгэхээр та бүхэн аль байснаас тоош тооцуудаар нь бас мэдээллийг аваад явбал зүйтэй байх. За мөн бас нэг сайхан мэдээд болох. За Bybit гээд дэлхийн топ 2 дахь биржтэй манайх сантрын ажиллагаа өргөжлүүлэхээр болсон. Тэгэхээр доор байгаа линкээр бүртгэх хүмүүс тодорхой хэмжээс урамшуул бонусуудыг шинэ хэрэглэгч нарт өгнө гэсэн яриа хэлцээр явж байгаа. Тэрэндээ ч болчих юм бол би техник шинжилгээ хийхээс өмнө илүү дийлэнд хүрчих юм бол доор линкийг байршуулчих да гэж бодчих. За мөн бас та бүхэн мэдээж крипто дээр ажиллаж хүмүүс сонирхолтой байгаа. За Binance биржийг сонгож байгаа. Доор байгаа линкээр бүртгэх юм бол ажиллагааны шимтгэлийг 20% бууруулах боломжтой байна шүү. За ингээд Tinker анализын болон дугаар шууд орцгоо. За. Чи зэрэг мэрээр юу гэсэн? Юу тэгэл өвдөө тэрэл ойллоо шүү дээ. Хэцүү мэн төө. Гомдуур юм лээ. Ядж чад юус гэртээ хайх цаам нь яасан ч хурдан дуусч. Түнжил өмчлөхгүй л шүү дээ. Олигтой ч уйлж амтсангүй ба. Тэгдэстэй. За юу цаан за тэр хэдүүлээ. За түрүүчийн 7 хоног гаргасан таамага. За энэ 7 хоногт апдейт хийгээ явчих. За түрүүчийн 7 хоногийн дугаарыг үзсэн хүмүүс байгаа бол анхаарах цэг маш гоё оролтыг боломжтой зүй хаана вэ гэж таамагласныг бол мэдчих байгаа бах. За энийг ишлээ зарим нас ашигтай харилж яж чадсан болов уу гэж найдаж байна. За ихэд бол түрүүчийн 7 хоногт юу гэж ярьсан бэ гэхээр за энд нэг иймэрхүү. За ерөнхийдөө хааш нэг нь авч явжсэн баг те. За энд нэг иймэрхүү том доошоос магталтай Bereshmag-ийн паттерн бол байна. За тэгэхээр ерөнхийдөө бол паттерныхаа таазан дээр нэлээд анхаарах цэг бол байна гэж хэлээд за энэ цэг бол 75,000 орчим руу харсан. За BTC өслөө гэхэд 75,000 руу очих болов гэсэн за таамаг бол ерөнхийдөө таамаг дагав явсан. За энэ дээр бол нэг хальт дээшээгээ fake out маягийн хөдөлгөөн орж ирээд за ингээд 4 цагаар харах юм бол ерөнхийдөө дээшээ week татаад candle их бие маань одоо доороо хагдчих гарч байгаа те. За энийг бол ерөөдөө fake out гэж хэлээд байгаа. За илүү бага цагаар нараад харах юм бол дээшээ 15 минутын candle хэд удаас стрээд за усаа доош оржсэн байдалтай гарч байна. За ямар ч байсан биткойн-ийн хувьд бол том bearish паттернийхаа таазан дээрээс бол хариу үйлдэл аваад за эндээс бол огцом хүчтэй уналтын хөдөлгөөн бол ороод ирсэн. За тэгэхээр одоо BTC-ийн дараагийн одоо чухалчлах цэг хаана вэ гэхээр за bearish паттернийхаа шалан дээр харна гэсэн үг. За энийг яаж харж яах вэ гэхээр за урд нь support болсон. За эндээс ерөөдөө ийм trend line маягийн зүйл үүссэн маяг харж байна те. Тэгэхээр одоо арилжааны төлөвлөгөөл ерөнхийдөө short арилжааг бол төлөвлөж харна. За яг бол томоохон bearish паттерн дотор дахиад жижиг нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүссэн. Доошоос тарсан. За энэ дунд бол би нэг шинжилгээ бол Telegram дээр оруулсан. За тэр шинжилгээ маань юу гэсэн бэ гэхээр за энэ паттерн бол арай эрт зурсан гэсэн үг. За тэг юу хийсэн гэхээр за ерөөд доошоос тэрсэн байсан. Дахиад нэг bearish маягийн паттерн үүсээ доошоос тэрх юм бол арилжааны оролт ихэд ажгүй гоё паттерн байна гэж хэлсэн. За тэгвэл энэ паттерныг арай илүү яарч зурсан байх юм уу? За одоо ингээд харах юм бол яг иймэрхүү маягийн паттерн үүсээд доошоос тэрч гисэн. За 15 минутын дээр дахиад нэг жижиг correction маягийн хөдөлгөөн орж ирж байна шүү дээ. За ингээд харуул. За тэгэхээр дараагийн план юу байна вэ гэхээр ерөнхийдөө short арилжаа харна. За ерөнхийдөө алт унжийн, BTC унжийн, oil ч гэсэн унжийн бүх зүйл уналттай байгаа учраас мэдээж бүх зүйл дээр long арилж авах нь нэлээ эрсдэлтэй болоод ирсэн учраас чиглэлийнхаа дагуу буюу ерөнхийдөө short арилжаа харна гэсэн үг. За мэдээж уналтууд орж ирээд хямдхан болоод ах тусам спотер худалдаа авалт хийж байгаа хүмүүс илүү бас ашигтай хөрөнгө оруулалт байх талтай. Тэгэхээр аль аль талдаа ашигтай байх нөхцлүүд бол байгаа. Тэгэхээр тэрийг та бүхэн өөрсдөө сайн менежмент хийгээд олж харах хэрэгтэй. За ойрын хугацаанд future trade хийж байгаа хүмүүс бол за магадгүй энэ паттерны гоё дүүрхийг үний бол хүлээмээр байна. За эхний ээлжинд бол за жоохон татаад томруулаад харчихдээ. За ингээд харвал ерөнхийдөө бол дээр нэг шалгацсан, хоёр шалгацсан, гурав шалгацсан. За дахиад дээр шалгах юм бол энд шалгах боломжтой байна. За доороо нэг шалгачихсан,
2 шалгасан. За ингүүл 3 шалгачихсан байна те. Тэгэхээр дажгүй анхаарах боломжтой цэг нь энэ байж болохоор тийм үү. За яг арилжааны оролтуудыг бол 3 төрлөөр хийгээд байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол паттерны дээрээс нь risk entry, за паттерны сэтгүүлээд entry, за паттерны сэтгүүлтэн дээр нь орж чадаагүй байгаа бол магадгүй стрээд pullback хөдөлгөөн дээрээс нь entry хийх боломжтой. За эсвэл бол Hermes Trader-ийн зөвхөн зар барил буюу за паттерн те. Тэрийг яаж харах вэ? За доо татлаа, доош унлаа. Дахиад баг зэргийн correction хөдөлгөөн орж ирэх юм бол тэн дээрээс нь short entry хийх боломжтой. За иймэрхүү олон боломжууд бол байна. За тэгэхээр хэдүүлээ илүү хардны. За ямар ч өчигдрийн үед бол нэлээ хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирээд за энэ шокийн хөдөлгөөн бол за дахиад нэг жоохон одоо нэг жоохон энд нэг тайвшраад за эндээс л эргээд нэг жоохон өсөлтийн хөдөлгөөн орж иж байна. За тэгэхээр энэ өсөлтийн хөдөлгөөн маань энэ уналтын correction хөдөлгөөн болчихлоо тийм үү? Унал impulse явлаа, correction явлаа. Дараагийн одоо сум хаана байна? За энэ хөдөлгөөн гэсэн үг. Энэ хөдөлгөөн дахиад ийш орж ирэх магадaltaй. За дахиад ийш ороод ирэх юм бол хэдүүлгийг хараад байгаа. За нэг 65 мянга гэсэн төвшин лөө харж болохоор 65 мянга гэсэн төвшин дээр нөгөө нэг 4 цагийн чинь bearish тэрний за support zone багтах. За энийг бол нэлээ ажиглах нь зүйтэй болоо гэж харж байна. За мэдээж BTC-ийн хувьд нэг аюултай зүйл нь за яг энэ урдны энэ уналтын паттерн нууц. За ихэд доошоос магадaltaй паттерн шалгаад доошоос стрит унсан. За одоо шалгаад явж байна. Дахиад шалгаад за энийн 65 мянгаас доошоогоо уналт ороод ирэх юм бол за дараагийн том хөдөлгөөн бас орж магадгүй шүү дээ. Дараагийн энэ импульс хөдөлгөөн дахиад ийш орж магадгүй. Тэгэхээр эн чинь дахиад уналт орж 47 мянгаар хүртэл унах аюул бол байгаа. За тэгтээ хэдүүлээ нөгөө урдны түүхээ бол байнгын харж яваад байгаа шүү дээ биткойн дээр. За түүхээ харах юм бол одоо бол ерөнхийдөө бол яг bearish маягийн зүйл дээр үүсдэг паттерн бол одоо хэдүүлээ бол яг энэ хэсгээр явж байгаа гэж ойлгож болж шүү дээ. За энэ паттерн бол үүсээд энд үүссэн уналт явсан том уналт явсан. Тэгэхэд одоо нэг иймэрхүү sideway маяг хөдөлгөөн. Дахиад эндээ sideway маяг хөдөлгөөн орж иж чадах уугүй гэдгийг харах хэрэгтэй. За яг тэр sideway хөдөлгөөний дараа юу болсон бэ гэхээр за энд бол харж болж штэ. За энд нэг иймэрхүү паттерн үүсээд за энэ паттерн бол доошоос тэрхээ өстрээд уналт яваад энэ чинээс хойшоо бараг дахиад нэг 33 орчим хувийн уналтыг бол үзүүлсэн юм байна. За тэгтээ ерөнхийдөө бол ийм sideway маягтай. За ихэд ингээ харах юм бол хажуугийн хандлагатай гэж хэлдэг. За ихэд доороос нь шал тааз гэдэг явдаг. За энэ дээр тааз за ингээ шал явлаа. Тааз явлаа. За эндээс нэмэрхүү дэжиг гоё паттерн үсээ. За эндээс үл ерөнхийдөө ингээд bull market эхлэл бол тавигдчихсэн юм байна. Энэ нөрөө 2023 оны 3 сард болж байсан юм байна. За түүнээс хойш биткойн бол асар уртастай өсөж явсаар байгаад шинэ all time high буюу 126200 гэсэн түвшин дээр очиж байсан байна. Тэгэхээр одоо хэдүүлэнийг харах юм бол за эндээс дахиад 33 орчим хувиалтыг тооцоод үзье. За 33 орчим хувиалт зүйл 51 мянга дээр очих хандлагатай. За тэг яг урдны түүхэд автна гэх юм бол нэг иймэрхүү маягтай нэг sideway маяг хөдөлгөөн үргэлжлэх болов гэсэн таамаг бол байна. За тэгэхээр энийг бол яаж идэл ашиглах вэ гэхээр яг мэдээж бүгдийн 100% арилжаанд бол барьж авах гэж байхгүй. За тэгтээ яг ерөнхийдөө бол risk reward-ын харьцааг харж агаад арилжаанд орж гараад явах бүрэн боломжтой гэж харж байна. Тэгэхээр нэг sideway маягийн хөдөлгөөн дээр иймэрхүү арилжаануудын төлөвлөгөөг бол гаргаж явна. За мэдээж шууд ингээд хоёрхан арилжаа хийчих гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр илүү дийлийг харж авчаас 15 минутанда яаж арилжаа хийх нь тэрийг бол тус-тусын дугаар дээр ярилцаад явъя гэж бодож байна. За ерөөдөө бол нэг 12 сар хүртэл sideway маяг яваад нэг 12 сараас өсөлтийн хөдөлгөөн орж ирэх болов гэсэн таамаг мэдээлэлүүд бол яваад эхэлчихсэн. За тэгэхээр магадгүй энэ sideway маягийн хөдөлгөөн бол нэг 11 сар 10 сар хүртэл баг энэ зоонд бол арилжаалагдах болов гэсэн таамаг бол байна. За тэгтээ мэдээж болохыг хэдүүлээ харцгаад дараагийн импульс хөдөлгөөн ороод ирэх юм бол илүү өөр зүйл яригадад эхлэх болов гэсэн бодолтой байна да. За Ethereum-ийн хувьд
За Ethereum-д мөн л адил нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүссэн. Яваад байгаа. За энд үүсээ доош уналтын хөдөлгөөн орж ирсэн. Дахиад correction орж ирсэн. Дахиад уналтын хөдөлгөөн орж ирэх магадгүй. За доор уналтын хөдөлгөөн орж ирэхэд харах юм бол дэжгүй support zone байгаа. За энэ weekly chart ч бүр. За weekly chart-ыг харах юм бол за энд шал энэ support авсан байна. За дахиад магадгүй 1200 гэсэн түвшин дээр том support зон учраас Ethereum 1200 дээр нь худалдаа авалт хийх сонирхолтой хүмүүс маш их хэмжээний байгаа болов гэж бодож байна. Тэгээ урдны яс нэлийн анх гарсан цагаас өссөн хөдөлгөөн бол бас 1200 дээр тулаад доош унжсэн юм байна. За түүнээс хойш өсөлт яваад 4800 дээр хай тогтсон. За энэ жилийн тухайд гэх юм бол за 4900 дээр all time high тогтоогод доош уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн байгаа ч. Тэгэхээр одоо Ethereum үед харин жинхэнэ sideway хөдөлгөөн бол ингээд үргэлжлээ явж шít. Бүр том цаг арах юм бол. За BTC-г харах юм бол харин sideway маягийн weekly-г харах юм бол за ерөөдөө бол өсөлтийн чиг хандлагатай. Яваад нэг cycle харагчтэй. Bull market явлаа. Bear market үргэлжлэлээ. Bull market явлаа. Bear market үргэлжлэлээ. Bull market явлаа. Яг хөө гэхдээ бүр том цагаар ингээд харуул ерөнхийдөө бол BTC гарсан цагаас шахуулаад өсөлттэй байгаа гэдгийг анхааруул. Нөгөө spot худалдаа авалт хийж байгаа dollar cost average хийж авч байгаа хүмүүсийн маань чиглэл дагав болчиход байгаа. Тэгэхээр Michael Saylor-ийн авж байгаа зүйл нь их юм бол мэдээж үн харгалзахгүй авсаар байгаа. Энд бол нэлээд ашигтай байсан. Гэхдээ мань хүн бол ашгаа татахгүй гэсэн одоо илүү олон биткойн цогцолох гэсэн юм бодолтой байгаа учраас одоо стил алдагталтай байгаа ч гэсэн стил худалдаа авсаар байгаа. За магадгүй дахиад өрн жилийн дараа ихэд BTC сая доллар болох ч юм болов. Та тэр үед бол нэлээд бас өөр зүйлүүд ирдэг бол. За BTC-ийн үед нэг иймэрхүү байна. Тэгэхээр бол trade plan бол ойлгосон тий. Энд үүсэж байгаа. Нэг. За нэг иймэрхүү correction хөдөлгөөн харж бай. За энийг илүү дүүрээд ирэх юм бол анхаарах цэг нь бол 78500 орчим цэг дээр бол эндээс дэжгүй оролтын хөдөлгөөн бол хийх боломжтой харагч. За gold-ийн үед хэдүүлээ. За өнгөрсөн дугаар дээр ярьсан те. За ямар ч байсан сайн зүйл нь юу гэхээр за энд нэг 5 гэсэн түвшин дээр том спорт зоноор тогтоод байна гэж ярьсан. За энэ маань бол доош хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирээд маш гоё correction хөдөлгөөнд орж ирсэн. За энд орж ирээд correction хөдөлгөөн орж ирээд доош уналтын хөдөлгөөн орж ирсэн. Дахиад энэ дээр баг цаг дээрээ бас жижиг correction хөдөлгөөнд орж ирээд уналтын хөдөлгөөн орж ирсэн. За дахиад одоо энд нэг иймэрхүү bearish маягийн паттерн бол зурж байна гэж харж байна. За энэ тааз нь л одоохондоо нэг ахтар тодорхойлогдоогүй л байгаа шүү. Ямар ч байсан доотлын яраалуудыг нь холбох юм бол иймэрхүү маягтай bearish маягийн паттерн бол үүсэж байна. За магадгүй дахиж үүсэж байгаа доош уналтын хөдөлгөөн орж ирэх магадaltaй харагдаж байна. За тэгэхээр алтал дайн болж байгаа эдий ч гэсэн за хүмүүс эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж байгаа. За тэгэхээр түүнд бол алтал орохгүй байх шүү. Хүмүүс нэг алт авахыг сонирхгүй байна. Илүү засгийн газрын бонд шийдэх юм нэг тиймэрхүү зүйл худалдаа авалт хийж байгаа юм бол за тэрийг илүү нарийн судлах шаардлагатай болов гэж бодож байна. За ингээд алтан дээр бол ерөнхийдөө бол уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн учраас за мэдээж доош чиглэлийн хөдөлгөөнийг харна. За нэлээд дэжгүйсэн спорт зоныг бол алдсан. За тэгэхээр доош уналтын хөдөлгөөн бол орж ирж байна. За 4 цагаар харах юм бол энд нэг иймэрхүү том bearish маягийн паттерн үүссэн, доошоос төрсөн. За тэгэхээр хамгийн ихний боломжтой очих цэг нь хаана вэ гэхээр миний хувьд энэ паттерны эхэлсэн цэг буюу за 4400 гэсэн төвшөнлөө хамгийн ойрын цэг бол байх боломжтой харж байна. За тэгээд мөн бас нэг зүйл дуртахад за мэдээж нөгөө нэг дайнтай холбоотой хайпны өсөлт чинь бол энд ороод ирчихсэн. Тэгэхээр яг энгийн үедээ бол алт бол одоо эгийн навцаа арилжаалагжсэн ба ш. Тэгэхээр магадгүй энэ дайны хайпны өсөлт орж ирээд унсан, буцаж өссөн, дахиад надад орсон бол за магадгүй энгийн үед арилжаалагжсэн төвшин дээр буюу за 4400 гэсэн төвшин дээр очих уу гэсэн таамаг бол байна. Тэгэхээр 4400 дээр бол алтыг бол ирэх нүггүй энэ дэлээс ажиллаад харж байгаа. За мөн бас манай Bybit-тэй хамтарч ажилладаг болсон сте. Тэгэхээр доор Bybit-ийн линкээр бүртгүүлээд орох юм бол за та бүхэнд тодорхой ороншууллуудыг олгох юм билээ. Заварсан би бичсэн бас хариу нэрээгүй байна. За мэдээж Bybit дээр бас нэг зүйл нэг юм бол за одоо хэдүүлээ MetaTrader 5 дээр шууд stop loss TP-гээ байршуулж болдог штэ. Өөрөөсөө шууд хараараа.
За Bybit-ийн чартанд бол яг тэр үйлийг бол хийх боломжтой. За мөн бас Gold дээр арилжих боломжууд бол Bybit дээр байгаа шүү гэдэг бас хэлэхэд хэлэх нь бол зүйтэй хаа гэж. За ингээд та бүхэнд арилжааны амжилт хүсье. Дараагийн дугаар дээр уулзлаа. Түр баяртай.